Сак видео үзүүлж байна. Камерт үлдсэн хамгийн аимшигтай бичлэгүүд. 1990-ад оны хүртэл зурагт гэдэг айл бүрийн хойморт байж л байх ёстой жирийн нэгэн тавилга мэт үзэгддэг байлаа. Харин шинэ зуун гарсаар хүмүүс зурагт шууд эфирийн тусламжтайгаар гадаад ертөнцийн сонин хажныг нүдээр харж чаддаг болсноор сэтгэхүйн цар хүрээж гисэн тэлсэн. Гэрэл зураг видео камер гэдэг заримдаа няцаахын аргагүй гэрч таахын аргагүй нууц байдаг бөгөөд энэ л зүйлсэд хадгалагдсан үлдсэн түүхэн хачирхалтай аимшигтай явдлуудыг хүргэж байна. 1. Барьцаалагдсан автобус. Филиппиний цагдаагийн албаны ажилтан Рональд Мендоза 2010 оны 8 дугаар сарын 23-ны өдөр албан тушаалаас халагдсандаа уурсаж 25 хүнтэй аяллаа автобус барьцаалжээ. Тусгай албаны бусад ажилчид тэрнийг барин барьцаалагдсан иргэдийг суллахаар бүхэл бүтэн 10 цагийн турш үдсэн ба энэ бүх явдал камерт бичигдэн үлдсэн. Харамсалтай нь хэрэг явдал 8 хүн амиа алдаж 7 хүн шархацснаар дууссан билээ. 2. Берлиний ханыг нураасан. Германы бүхэл дэлхийг тэрчигт нь хоёр хэсэг хуваасан Берлиний хан 1961 онд анх баригдсан юм. Уг хан нь 5 м өндөр, дээгүүрээ төмөр өргөс тортой тохиоллын системтэй байжээ. Үүнийг барихын гол зорилго нь социалист дэглэмтэй зүүн Германаас баруун Герман руу зөвлөж байсан дөрвөсдгийг зогсооход орчиж байлаа. Гэтэл энэ нь байдлыг намжаасангүй, харин ч хуцтгаж орхисон билээ. Ингэснээр ард түмний эсэргүүцэл туйлдаа хүрч коммунист дэглэмж нуран унаж үүнтэй зэрэгцсэн 1990 онд Берлиний ханыг нурааж эхэлсэн юм. 3. Лос Анжелесийн бослого. Лос Анжелес хотод болсон энэхүү аимшигт эмх замбраагүй явдал нийтдээ 6 өдөр үргэлжилсэн бөгөөд хэдэн мянган хүн нэгдсэн байсан юм. Уг явдлыг орон даяар шууд эфирээр цацаж онц байдал зарласнаар барахгүй олон хүн зурагтныхаа цаанаас түгшүүрт автаж байжээ. 4. Японд болсон цунами. 2011 онд Японд болсон аимшиг цунами CNN-ийн камерт бичигдэн үлдсэн байна. Эрчилсэн их давлгаа, гудамд байсан машин тэрэг, хүн зам бүгдийг хуухамн асар их хохирол учруулсан ажээ. Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн үеэр 13,000 гаруй хүн амиа алдаж 235 тэрбум долларын хохирол учирчээ. 5. Америк нэгдсэн улсын тамхи согтууруулах хундааны худалдааны татварыг зохицуулах товчоо. Уг газрыг шашны нэгэн бүлэглэл галдсан гэдэг нь нотлогдсон юм. Холбооны мөрдөх товчоноос үйл ажиллагааг нь шалгасан хонь ч гэсэн галгарсан нарийн шалтгааныг тогтоож чадаагүй байжээ. Энэ явдлын үеэр 76 хүн амир өгдөж тэр бүхнийг шууд эфирээр цацж байжээ. 6. Челленжер хөлгийн сүрэл. 1986 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Америк нэгдсэн улсын шаттл Челленжер болон хөлгийн бүх гишүүд нислэхийхээ 73 дахь секундэд тосолдож амиа алдсан юм. Хөлгийн түлшний баруун хурц хурд хий алдагджээ. Үүний улмаас гадаад түлшний савнд гэмтэл гарч ус төрөгч хүчил төрөгч холилдсноос үүдэж ослуулсан байна. Тэд челленжерийг хэдэн хэсэг болгосон нь хөлгийн багийнханд амьд гарах боломж олгоогүй ажээ. 7. Освальдын аллах. Америк нэгдсэн улсын 35 дахь ерөнхийлөгч Джон Кеннедиг буудан хороосон гэх мэрэгэн бууч Ли Харви Освальд бол Америк бүхэл дэлхийд даяар зартай юм. Түүнийг Кеннедигийн аллагад сэжиглэн цагдаагийн газраас тойргийн шорон руу шилжүүлэхээр авч явах үед шөнийн клубын эзэн Жак Руби телевизийн камеруудын шууд нэвтрүүлгийн үеэр буудан хороожээ. 8. Дэлхийн худалдааны цамхаг халдлагад өгдөг. Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод байрлах дэлхийн худалдааны ихэр цамхагыг амиа золиослогч террористууд 2001 оны 9 дугаар сарын 11-ний өдөр онгоцоор мөргөнд илбэлсэн билээ. Уг үйл явдлын үеэр 3,000 гаруй хүн амиа алдаж дэлхийн түүхэнд хар толб тогтсон юм.